Хөтөлбөртэй хамтаа үзэгч та бүхэнд баярлалаа. Хэгэлтэй үзэгч та бүхэнд ээлжид очноо уулзуулахаар студидтэй урьж ирүүлээд байна. Бидний урилгаар өнөөдөр студид үзэгч тантай ярилцахаар улсын ерөнхий прокурорын туслах сургалтын төвийн захирал Болд манай студид хүрэлцэн ирсэн байна. Урилгыг хүлээж авсан танд баярлалаа. Орой минь төргий танд. Орой минь. За, улсын ерөнхий прокурорын газрын дэргэд сургалтын төв байгуулагдсан байна. Тэгэхээр ер нь прокурор хүн гэж чиний хэлээд байгаа ямар ажлын чиг үүрэгтэй юм. Зөвхөн нэг мэргэжлийн онцлогоос нь хамаарат хүмүүст андуурч, буруу зүрх ойлгох, хэрэг бүртгэгчтэй, мөрдөн байцаагчтай хавьж удах юм тохиолдлууд байдаг учраас энэний ялгааг үзэгчдэд бас тодорхой хэлж өгөө. Мөн дээрээс нь прокурорын ажлын байрны хэрэгцээ сэтгэл ханамж гэсэн нэг судалгаа саяхан хийгдсэн. Тэгэхээр үнэхээр прокурор хүн ажилтаа хэр сэтгэл ханамжтай байгаа. Хаана юу нь болох байгаа гэдэг чиглэлээр тантай бид ярилцъя гэж бодсон юм а. Эхлээд та бас их хариуцаж ажиллаж байгаа сургалтын төвийнхаа талаар хэлээч. Одоо залуу прокуроруудыг жишээлбэл чадахжуулах асуудал энэ сургалтын төвийн гол үйл ажиллагаа чиглэдэг байхаа гэж бодож байна. За, Монгол улсын ерөнхий прокурорын тушаалаар улсын прокурорын дэргэдэх сургалтын төв байгуулагдаад 2 жил болж байна. За, энэ сургалтын төвийн зорилго бол прокуроруудыг мэрэгшүүлэх, мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэх, тэднийг банк сургаж боловсруулах юм зорилготой байгуулагдсан. Одоо энэ зорилттой ханган биелүүлэх тийм тодорхой хэмжээний хөтөлбөр байгуулад ажиллаж байна. За, энэ сургалтын төв бол материалын баазыг бол нэлээд анхаарч сайжруулж байгуулсан. Прокурорын сургах, өөрсдийн сурах тийм орчинг бий болгосон. За, сургалтын төв нийтдээ бол нэг ээлжиндээ 180-аас 200 гаруй прокурор хүлээн авч сургах тийм боломжтой. Хамгийн сүүлийн үеийн тоног төхөөрөмжөөр томруулагдсан. Компьютерийн лаборатори, дотор байр зэрэг энэ тоног төхөөрөмжөөр томруулагдсан хамгийн орчин үеийн сургалтыг явуулах боломжтой, ийм хэлбэрүүдийг сонгох боломжтой. Ийм байгууллага байгуулагдсан юм. За, байгуулагдсан үеэс хойш мөн тодорхой хэмжээний гадаадын ижил төрлийн байгууллагуудтай холбоо тогтоох ийм арга хэмжээнүүд авсан. За, үүний үр дүнд бол бид нар хамгийн түрүүнд Францын магистратурын сургалтын сургуультай холбоо тогтооход ажиллаж байна. Тэндээс нийтдээ 3 удаа 3 багш ирж хичээл заасан. Тэгээ одоогоор бол тэдний технологиг нутагшуулах юм зорилт төвшүүлж байна. За, Францын сургалтын төв бол ерөөсөө шүүгч прокурорыг дагнан бэлтгэдэг сургууль. Тэгээ эднийх бол ерөөсөө нийтдээ 8000 гаруй шүүгч прокурорыг дагнаж бэлтгээд дараа нь энэ практик ажилд шилжүүлж ажилладаг. Ийм сургалтыг манайх одоо авч хэрэгжүүлэх ийм зорилттой ажиллаж байгаа. Тэгээ одоо бол голчилж бол прокурор болгосны дараа нь хүмүүсээ сургадаг ийм хэлбэр байсан. Энэ шинэ технологиг нутагшуулснараа бид нар тодорхой хэмжээний прокуроруудыг болгохыг өмнө сургалтанд хамааруулад нэг өсөндөө бол зайлшгүй манай сургалтын төвийг дамжиж сургалтанд хамарсны дараа прокурор болох ёстой маа гэсэн ийм зорилттой ажиллаж байгаа. За, одоогоор бол прокурор хүн ямар хүн байх вэ гэвэл хуулиндаа зааснаар бол прокурор бол эрүүгийн хууль тогтоомжинд эрүүгийн хууль тогтоомжийг хэрэгжилт нэгэн мөр хяналт тавих ийм чиг үүрэгтэй оролцдог. Тэгэхээр прокурор ямар чиг үүрэгтэй оролцох ёстой вэ гэдгийг бид нар бүр анхан шатнаас нь сургаж зааж өгч जैन гэсэн ингэж ойлгож болно. Байцаа шийдэх ажиллагааны явцад прокурор бол нэг мөр хяналт тавих хуулийн хэрэгжилтэнд хүний эрхийг хангуулах юм чиг үүрэгтэй субъект юм аа. Хэрэг мөрдөн байцаагч хоёроос хэрэг бүртгэгч мөрдөн байцаагч хоёроос юугаараа ялгаатай байх вэ? Прокурор. За, прокурор хэрэг бүртгэгч мөрдөн байцаагч бол хэрэг бүртгэгч мөрдөн байцаагч эрүүгийн хэргийг бол шууд гардан мөрдөж хэрэг бүртгэлтийг явуулж байгаа улсууд. Прокурор бол энэ үйл ажиллагаанд байцаа шийдэх хуулийн энэ хэрэгжүүлж байгаа үйл ажиллагаанд хяналт тавьж тэр үйл ажиллагааг удирдах хяналт тавьж байгаа ажиллагаа. За, прокурор бол ерөөсөө шүүхээс өмнөх шатанд хэрэг бүртгэгч мөрдөн шат байцаалтын шатанд хүний эрхийг хангуулахыг шаардж байдаг. Одоо хамгийн том төрийн нэг юмнаас олцож байгаа субъект. Үүгээрээ бол эндээс ялгаатай. За, хуульчдын холбоо хуульч гэж байгаа прокурорыг хуульч гэдэг маань бол яах вэ гэвэл ерөөсөө хуульчдын холбооны гишүүн байхыг шаарддаг. За, хуульчаар ажиллана гэдэг маань бол ерөөсөө хуулиараа прокурор, өмгөөлөгч, шүүгч хурд. Бусад хэрэг бүртгэгч мөрдөн байцаагч эрх зүйч улсууд бол ажиллаж болдог. Ийм онцлогтой, ийм хүндтэй алба. Одоо улсын хэмжээнд нэг 500 орчим прокурор ажиллаж байна гэсэн. Энэ нөгөө
Одоо зах зээл дээр яг юу ажлын салбар дээр хэрэгтэй байгаа ажлын байр тэгээд төгсөж гарч байгаа энэ төгсөгчдийн тоо хоёрын хооронд зөрүү ер нь хэр байдаг вэ? Улсын хэмжээнд сая 2016 оны 3 сарын 1-ний байдлаар 485 прокурор ажиллаж байна. 485 прокурор гэдэг нь хөлчтэй холбоонд бүртгэлтэй 485 прокурор байна. Монголын хөлчтийн нэг хэсэгний гэсэн юм үг юм. За, ихтэй сургууль бол 48 байна. Хөлчтийн эрх зүйч мэргэжлээр төгсөж байгаа. Тэрний тоог бол би бол мэдэхгүй байна. Ихтэй хүнжилтийг төгсдөг. За, ажлын байрны хувьд бол тэр төгсөлчдөөс бол хамаагүй одоо шаардлага бол айгүй өндөр тавигдах хэвээр. Тэр шаардлагыг бол хангасан усуд нь хөлчтийн сонгон шалгуулалт нь авах хэвээр. Тэгжээж прокурор болох анх шатны бэлтгэл хангах хэвээр. За, манайд бол одоо 4 жил хүртэх хугацаагаар ажиллаж байгаа нэг 160 гаруй прокурор байна. Энэ 160 гаруй прокурорыг бол хамгийн ихний хэлж анх шатны сургалтыг явуулж тэдэнд бол онлайн болоо практик мэдлэгийг олгох хэвээр маа. Ийм зүйл байж байна. Сая бид нар бас тодорхой хэмжээний судалгаа явууллаа. Тэгэхэд бол одоо энэ эрх зүйч бэлтгэдэг ихтэй сургуулиуд бол энэ зарим нэг хичээлүүдийг сонгоо хэлбэрээр үздэг юм байна. Жишээлбэл шүүх эмнэлэг гэж хичээл болдог байсан дээр шүүх эмнэлэг. Энэ бол прокурорт одоо маш чухал тийм хичээл байсан. Гэтэл бол энэ сонгоноор орохлоор бол маш олон тооны прокурор болж байгаа хүмүүс энэ хичээлд үзээгүй тийм ээ. Тэгээ энэ хичээлүүдийг иймэрхүү практик хичээлүүдийг заашгүй оруулах шаардлага бий болж байна. Тийм учраас бид нар энийг одоо тусгай багц цаг болгон оруулж эхэлсэн. Одоо энэ дээр бол хамгийн олон жил ажилласан ихтэй сургуульд олон жил багшаасан энэ чиглэлээр доктор энэ зэрэг хамгаалсан юм тусгайтай багш нар оролцож байгаа. Та түрүүн ярианд хэлж байна хуульчин холбоонд бүртгэлтэй. Жишээлбэл хуульчин холбоонд бүртгэлгүй прокурор байж болох уу ер нь? Прокурор байж болохгүй. Заавал бүгд гишүүн байх хэрэгтэй юм тийм ээ. Тэгжээж тооныг тэгжээж хуульч гэсэн гэрчлэгээтэй болж түрүүн та ярьж нөгөө судалгаа хийгдсэн гэдэг прокурорын ажлын байрны хэрэгцээ сэтгэл ханамжийн судалгааны тайлбар өнгөрсөн 7 хоногт бас танилцуулсан. Жишээлбэл энийг бол Монголын хуульчдын холбоо зохион байгуулсан байгаа энэ судалгааг. Судалгааны дүнгээс үзвэл прокурорын сэтгэл ханамжид хамгийн сөргөөр нөлөөлж ажлын байранд стресс төртүүлж байгаа хамгийн гол хүчин зүйл нь юу вэ гэсэн. За, цалин хангамж бага болоод нийгмийн асуудал дутмаг байдгаа гэж судалгаанд оролцсон гэсний 93% нь хариулсан байна гэсэн байна. Одоо прокурорын дунд цалин хэдэн төгрөг вэ? Энэ 210 прокурорын дунд хуульчтай холбооноос судалгаа авсан байл. Энэ судалгааны дүнгээр бол хамгийн нэгдүгээр асуудал бол ажлын ачаал хэд их вэ? Хоёрдугаарт нь бол прокурорын авч байгаа цалин хөлсөл маш бага байна гэсэн ийм дүн гарсан. За, манайх бол шатлалтай ерөөсөө прокурор хамгийн хяналтын дүүргийнх юм уу анх шатны прокурор хяналтын шатны прокурор 750-800 мянган засны цалинтай. Тий. Тэгэхээр энэ цалинч бол одоо туслах прокурорын туслах ажилтны цалинтай энэ зэрэгцгээр маш бага хэмжээний цалинтай болсон. За, 2010 оноос хойш прокурорын цалин нэмэгдээгүй. Ямар ч нэг хуваарч нэмэгдээгүй. Тийм учраас бол үнэхээр энэ судалгаанд оролцсон прокурорын тавьсан санал бол үндэстэй байна. За, хоёрдугаар ажлын ачаал бол үнэхээр их байна. За, бид нар бол тодорхой тооны судалгааг хийж үзчихсэн. 3 бүсчиж үзээд гэмт хэрэг хамгийн бага гардаг бүс, гэмт хэрэг дундаж гардаг бүс, гэмт хэрэг хамгийн их гардаг бүс гэж ингэж байна. За, ер нь нэг прокурор жилдээ нэг 60-аас 80 хэрэгт хяналт тавиул яг болох юм байна гэсэн тий. Норм нь гэж хэлэх юм тий. Болох юм байна гэсэн юм үндэслэл гараад тавьж байсан. Одоо бол энэ 2-оос 3 дахин их байна. За, зарим улсууд хэлдэг л гэмт хэрэг бага гарч байгаа газрын прокурор чинь ачаал багтай байх уу гэж. Тэгэхээр тэнд бид нар маш бага оронтойгоор прокурор ажиллаж байгаа учраас ямар ч ялгаагүй болчихж байгаа. Энэ бол ерөөсөө нэг дундаж хэмжээний прокурорын ачаалаас илүү давсан ачаалтай ажиллаж байна. Тэгээ ялангуяа прокурорууд манай прокурорын ихэнх нь эмэгтэй улсууд байдаг. Тэгээ эмэгтэй улсууд энэ хөдөө орон нутаг одоо төв суурин газрууд ч гэсэн хэргийн газрын үзлэг явах, хэргийн газрын үзлэг дээр очиж үзлэг хийх юм маш хүнд ажлууд байдаг. Өвлийн хүүтэн, зуны халуунд энэ бол контрол суудгүй хэдэн өдрөөр явчихдаг ажил. Тэгэхээр арт бол маш их ажил хоцрогддог. Энийг тэнцвэржүүлэх талаар бол бас хэмжээ авах ёстой гэж бодож байгаа. Тийм учраас прокурорын ачаалал, прокурорын ажлын байрны
бас тодорхой хэмжээний ажлын дарамт бол байгаа. Энэ бол гарцаа байхгүй. Энийг бол арилгах ёстой. Тийм учраас бол төр засаг энэ дээр бол заашгүй анхаарах ёстой. Сая шүүгчийн эрх зүйн байдлын тухай бол багц хуулийн дээр нөгөө шүүхийн хараат бус байдлыг бий болгохын тулд шүүгчдийг эдийн засгийн хараат байдлаас нь хөндөрүүлээгээд цалингийн огцон мөс гэсэн тийм. Прокурорыг бол тэр үед өсөөгүй юм байна тийм үү. Тэгвэл та бүхэн эдийн засгийн хараат бус байдлаа яаж бий болгох юм? Эдийн засгийн хараат бус байдал, эдийн засгийн хараат байдал гэдгийг бол бас тэгж амархан илэрхийлэх хэцүү байна. Би шүүхийн ерөнхий зөвлөлийг бол зоригтой болох юм ийсэн. Маш зөв болох юм ийсэн. Шүүгч нарыг ямар ч байсан нэг тодорхой хэмжээгээр шүүгчний цалингийн асуудлыг хэдийгээр багч гэсэн юм ингэж зоригтой болох юм ийсэн. Шүүхийн ерөнхий зөвлөл бол энэ дээр маш сайн ажилласан. За прокуророх бол улсын их хурлаас тогтоодог учраас бид нар бол улсын их хурлын хараат байдалд байж байгаа. Улсын их хурл прокурорын цалинг нэмэх үү эсэх үү гэдэг асуудал бол улсын их хурлын асуудал. Тийм учраас энэ байдлыг бол бид нар бол цалин бага байна, бидний ажил юм байна гэдэг тодорхой хэмжээгээр манай прокурор удирдлага бол улсын их хурлд танилцуулсан. Гэхдээ одоо эдийн засгийн байдал хүнд байгаа учраас бас тодорхой ойрын үед арга хэмжээ авах хаа гэдэг нэг итгэл муутай. Гэхдээ ер нь бол их хурл бол анхааралтай авсан мэдж байгаа гэсэн ойлголттой л байж байгаа. Улсын их хурлд прокурорын байгууллагада хамаатай байдаг учраас ямар нэгэн дарамт ирдэг вэ танай прокурорууд жишээлбэл ажил мөрөгчлөлтэй холбоотой. Ялангуяа их хурлын гишүүдээс. Их хурлын гишүүн гэдгээрээ биш хувь хүн гэдгээр бол байдаг л баг. Байдаг л баг. Ер нь бол манай хараат бус гэдэг бүр огт хөндлө вакуумч зорчинд ямар ч байгуулга ороогүй шүү дээ. Шүүгчдэр, прокурорчдэр альч байгуулга. Тийм учраас тодорхой хэмжээний хараат байдлууд бол бий байж л. Энэ бол тэгтээ бол би их хурлын нэрийн өмнөөс гэдгээр дарамт хараат байдалд оруулах гэх хувь нэрээрээ тийм ээ. Тэгээд жишээлбэл дотроо ч юм уу ийм байдал бол байдаг ахаа. Бас тийм зүйл ажилладаг. Энэ бол нуух хараа байхгүй шүү дээ. Амьдрал дээр байж байгаа юм. Харин тэгэхээр энэ тохиолдолд жишээлбэл прокурор ямар нэгэн дарамтанд орохгүй байх хэрэгтэй. Жишээлбэл хин нэг эрх мэдлээрээ далаалгадаг ч юм уу. Хин нэг юм ийм баг цалинтай юм чи мөнгөөр авилгадах гэж оролддог ч юм уу. Энэ тохиолдолд ямар хаалтыг яаж хийдэг вэ прокурор? Сая ерөнхий прокурорын тушаалаар нэг журам гаргасан. За. Энэ юу вэ гэвэл одоо бид нэг ширээ нэг контор сууж байхад бивнийхээ хэргийг сонирхож болохгүй гэж. Тийм ээ? Чи ямар хэрэг хийж байгаа? Яасан хин яаж ард нь ийм зүйл ярьж болохгүй. Яагаад гэж байгаа? Энэ бол нөгөө би эндээ ч гэсэн хараат байд бусаар ажиллах нөхцөлийг журамж өгсөн. Энэ бол маш зөв. Энэ бол харин их сайн хэрэгжиж гэж би үзтiin. Тийм учраас биенийхээ байдал дотоод хэрэгт орохгүй байх, биенээс ямар нэгэн хэрэгээр асуухгүй байх, хүний өмнөөс тийм ээ бусдын өмнөөс хэргийг лавлах, магадлах тийм байдлуудыг нь арилгах талын хийсэн анхны бас том алхмаа. Энэ бол бас хэрэгжиж эхэлж байгаа. Бас боломж. Гэхдээ хараат бас байдлаар хаамдах тэр мөнгө төгрөг амлах хэдрийг бол бид мэдэхгүй шүү дээ. Бид нар мэддэхгүй. Ямар нэгэн хэмжээгээр бол одоогор бол тийм ил болсон зүйл бол байхгүй. Сая шүүгчид нөлөөсөн анхны тохиолдол илэрсэн те Дорнод аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга шүүгчид нөлөөлсөн нотлогдсон учраас шүүхээс түнд анх удаа одоо хариуцлага тооцоолохоор шийдвэр гарч ийн л да. Тэгэхээр энэ мэтчлэн жишээлбэл прокурор өөрт нь нөлөөлөх гэсэн хүний талаар мэдээлэлч болно үсттэй. Тэр нь бол нээлттэй байна. Хуулиараа бүр заасан байж байгаа. Энэ саях бол яг албан ёсоор шинэ хууль гарснаас хойш л анхтай байх. Тийм баха тийм. Та түрүүн бас ярьжсэн одоо ингээд ажлын ачаал их байдаг. Гэтэл нөгөө хэрэгүүд хөвчлээ одоо юу гэдэг хөдөө орон нутгад гарлаа гэхэд хэргийн газар руу явна гэж замдаа нэг наашаа цаашаа нэг явна. Тэгээ очиод үзлэхийн мэдээлэл цуглуул ингээ маш их ажил явагдаж байгаа. Тэр болгон жишээлбэл офисын ажилтнууд шиг 3 хэгээр бүртгэл цалингаа авах боломжгүй байна. Тэгвэл энэ прокурорын ажлыг ер нь яаж үнэлээд байна вэ? Энэ прокурорын ажлын үнэлгээг нэлээд нэг хөндлөгийн байгууллагын тусламжтайгаар үзчихсэн. За. Хэдэн хувь нь хэргийн газрын үйлчлэгт ордог. Хэдэн хувь нь процесс ажиллагаанд гардаг. Хэдэн хувь нь оффистаа суугаад хэрэгээ хямдаг. Хэрэг хянахад чинь нэг хэдэн хавцас тэргээс бүрддэг. Янз бүр шүү дээ. Нэг хэрэг томоохон хэрэг бол 25 6 хавцас байна, 50 60 хавцас байна. Нэг хавцас ч үе чинь энэ талын судалгааг хийж үзэл тодорхой дүгнэлт гаргасан. Энэ дээр дүгнэлт гаргаад тухайн үедээ бол бид нар бол энэ төр бас тодорхой арга хэмжээ авах нэлээд хэдэн хууль журмууд баталж байсан. Аргачлсан, заавар баталсан. Тэгээ энэ дээр бол маш тийм шахуу
бас боломжгүй зүйлүүд биш үү? Тэрийн газар үзэл хэд хоног явах вэ? Тэр аймаг орон нутгийн төвөөс алслагдсан зай хэдүү. Маш их олон янзын судалгааг үндэслэл тал талаас нь хийхгүй бол энэ бол үнэлэхэд бас л хэцүү байна. Түрүүн та бас хэлжсэн нөгөө төгсөж гарч байгаа боловсон хүчин зах зээл дээр байгаа эрэлттэй тэмч төдийлөнсөө хангаж чадахгүй. Тэгээ цалин багтай, ажил ихтэй учраас энэ салбар руу жишээлбэл орох сонирхол бол бага л байгаа хэл та. Одоо юу гэдгийг аль болох өндөр цалинтай ирээдүйд хэрэгтэй ажлын байр нь их байх тийм л мэргэжлийг сонгоно шүү дээ тийм хүмүүс. Тэгэхээр энэ тохиолдолд жишээлбэл шалтгаан нь одоо шугам юу байх вэ? Яаж одоо сайн прокурор бэлтгэх тэр сэтлийг бий болгох вэ? Энэ төрд ажилд орё гэсэн хүн бол маш их байна. Тийм ээ, прокурор, шүүх, хөнгөлөлт орсон хойно хуулийн байгууллагууд дотроо бол шүүхэд орох сонирхолтой аюул их. Прокурорууд бол одоо өнгөрсөн жилээс хойш маш олон прокурор шүүхч болъё гэсэн шүүхийн сонгуульч шалгуултанд оролцож байна. Нөгөө цалинтай холбоотой. Цалинтай холбоотой. Хоёрдугаарт ер нь энэ бол зөв ёсны зарчим юм. Прокурор шүүхээс олж шүүхээр явна. Энэ бол олон оронд байдаг зүйл. Өмгөөлөгч прокурор хоёр шүүхээ одоо боловсон хүчний хувьд бол хангаж идэг ийм зарчимтай. Энэ бол зөв. Хоёрдугаар цалинтай. Жишээлбэл одоо прокуророос 3-аас 4 дахин их цалин авч байгаа газар руу орох гэж хүн тэмүүлэх зөв хэрэг шүү дээ. Тийм ээ. Тийм учраас бас тэнд шүүхтэр бол бас жоохон хуульч дотроос шалгарч шийдэгдэж очиж байгаа хэрэгтэй. За түрүүнийхээ ярианыхаа эхний хэсэг рүү дахиад танаас гэж бодож байна. Юу гэхээр жишээлбэл прокурор хүн болон хүний эрхийг хангах чиглэлд ажиллагаа гэж та хэлжсэн. Хэрэг бүртгэгч мөрдөн байцаагч хараас юугаар ялгаатай юм бэ гэхэд энэ тохиолдолд хүний эрхийг хангаж байгаа хамгийн гол субъект нь одоо прокурор болж байгаа. Тэгвэл одоо жишээл хохирогчийн эрхийг прокурор яаж хамгаалж байна вэ? Энэ би түрүү танд хэлжсэн эрүүгийн байцаан шийдэх ажиллагааны явцад эрүүгийн хууль тогтоомжийн хэрэгжилт нэр мөргөнтэй цорын галзуу объект бол прокурор. Тэгэхээр бол хохирогчийн эрх гэлтгүй. Тэн дээр бол яллагдагчийн эрх, сэжигтний эрх, иргэний нэхэмжлэгч хариуцлага хэн байцаан шийдэх ажиллагаанд оролцож байна. Тэр хүний эрхийг зөрчиж байвал прокурор хамгаалж байна. Хүний эрхийг зөрчнө гэдэг чинь тодорхой хэмжээгээр хууль зөрчиж байгаа ажиллагааг тослон зогсоох хэрэгтэй. Эрхийн сэргийлэх хэрэгтэй. Энэ ажиллагаанууд гэж байна. За хоёрдугаарт нь шүүх хуралд шүүхэж хэргийн шилжүүлэлт. Тэрнээс гадна ял эдэлж байгаа үйл ажиллагаанууд. Ял эдэлэх ажиллагаанд ял тавьдаг юм үүрэгтэй. Тийм ээ тийм хорих болон хорихоос өөр төрлийн ялаар шийдэгдсэн этгээдүүдийн үйл хүний эрхийн асуудал тэдэнд одоо бусад байгууллагуудаас ял эдгүүлэлтийн байгууллагууд нь хяналт тавих үүргийг бас прокурор хүлээдэг. За хоёрдугаар нь шүүхэд төрийг төлөөлөх ажиллагаа байж байгаа. Шүүхэд төрийг төлөөлөх ажиллагаа маань нэгэнтээ бол бусдыг яллах үйл ажиллагаа. Тэр үйлчлэн гэмтрийн нотлох үйл ажиллагаа юм. Энэ нэг талаар бол хохирогчийн эрхийг хамгаалж байна гэсэн үг. Тийм ээ, хохирогчийн өмнөөс тэр хүнийг ялалж байна. Хохирогчийн өмнөөс төрийн нэрээр ялалж байгаа. Энэ үйл ажиллагаа. Хэрэг бүртгэлд мөрдөн байцаалтын ажиллагаанд ямар бэрхшээл гардаг вэ? Нийтлэг маш их бэрхшээлтэй байна. Ер нь бол хэрэг бүртгэгч мөрдөн байцаагчийн хөдөлмөр бол маш хүнд ажил. Маш хүнд ажил. Ялангуяа Монголд. Энэ юунд маш олон бэрхшээлүүдийг одоо жишээ санхүүгийн бэрхшээлүүдийг төсвийн одоо маш бага хэмжээний төсөв ногд болдог. Манай мөрдөн байцаагч хэрэг бүртгэгч нарын үйл ажиллагааг бол маш хүнд байдалд явдаг хүмүүс ойлгодгүй. Тэднийг ойлгодог хүмүүс зөвхөн прокурорууд. Прокурор л ойлгодог, мөрдөн байцаагч ойлгодог, хэрэг бүртгэгч ойлгодог. Ямар хөө төсөв өгч гэнэ үжилд эрүүгийн байцаан шийдэх ажиллагааны ямар зардал өгч гэнэ үү? Машин, унаа, тэрэг, техник хэрэгсэл бас хамгийн бага төвшөнд ажиллаж байгаа. Энэ хэрэг илрүүлэлтэд нөлөөлөх үү? Яаж нөлөөлөх вэ? Нөлөөлдөг. Маш цаг хугацаа алдах жишээлбэл тийм ээ. Бусдын араас явах, хөөцөлдөх маш их ажлууд холбоо цахилгаан шуудангийн зардлууд хүртэл маш хүнд байдаг. Хоёрдугаарт энэ шинжилгээний байгууллагуудын үн үлсэх ч гэсэн төсвөөс гаргаж бодгүй шүү. Маш хүнд байдалтай байдаг. Тийм учраас цаг алддаг. Нөгөө байгууллагууд бол мөнгө төлсөний дараагаар хөлсөө төлсөний дараа шинжиж дүгнэлт гаргаж өгнө гэдэг. Тэгээ энэ байдлуудаас бол хугацаа их алддаг. Иргэдийг чирэгдүүлэх явдал үнээс үүсдэг. Жишээлбэл нэг хэрэг дээр 2 3 мөрдөн байцаагч ажиллуулчихад маш түрүү шуурхай явна шүү дээ. Тэгэхэд бол одоо нэг мөрдөн байцаагч явах
одоо тийм боломжтой л ажиллаж байгаа байхгүй. Тэгэхээр энэ бол бас хэрэг шийдвэрлэх ажлууд маш хүн дээр тусч байдаг. Саяхан нэг зөвлөгөө болсон тухай танаас хайж дээр мэдээлсэн байсан. Тэр нь ямар ч юустай юм бэ гэхээр ер нь бидний одоо явуулаад байгаа энэ ажил за үйл ажиллагаанд ямар саад бэрхшээл байна вэ гэдэг дээр жишээлбэл тухайлбал шүүхээс буцсан хэргийг шалгах за цаашид анхаарах асуудал гэсэн нэг илтгэлээс. Энэ дээр та жишээлбэл хэлээч ямар анхаарах асуудал байна. Цаашдаа юуг яах вэ? Прокурорууд гээд ил гараад яриад идэггүй ажлын нэг л дээ. Прокурор байна, мөрдөн байцаагч байна. Гэтэл хүмүүсийн нэг цагдаагийн байгууллагатай хойлол энэ бол хүн ялалдаг хүн ч юм уу нэг тийм буруу утгаар нь хандлага бас байдаг тийм. Сая ерөнхий прокурорын шүүхийн төрийн төлөөлөл хэлцээс судалгаа авсан. Тэр юу вэ гэвэл энэ орон нутаг болон нийт нэгжүүдэд шүүхэд шилжүүлсэн хэрэгүүдийн бутсан шалтгаан нөхцөлийг тогтоосон. За тэрүүн дээр бол бүр хэдэн жил ажилласан прокурорын хэдэн жил ажилласан үйл шаталж үзсэн бүр нарийн судалгаа хийсэн. За энэ байдлуудаас дүгнэлт хийхэд бол янз бүрийн юм байна. Шүүхэд үзсэн. За прокурорын үйл ажиллагааны одоо нэг сөрөг үзүүлэлт нь бол шүүхээс хэрэг буцаах гэж байна. Тэгэхээр бол энэ дээр бол прокурорын өөрсдийнх нь байдлаас их хамаарна. Тэдний мэргэжил дадлага туршлага тийм ээ эзэмсэн байдлын янз бүрийн байдаг. Тэгэхээр шүүхээс урдсан хэрэгүүд дээр бол хамгийн гол алдаа юу юм бэ гэвэл прокурордын бол буруу зөвлөлт. Иргэн байцаа шийдгүүлийг ноцтой зөрчил гаргах. Энэ л байдал бол шүүхээс буцах нөхцөл болох ёстой юм. Гэтэл бол тэрүүн дээр бол янз бүрийн шалтгаан байсан л та. Янз бүрийн бас прокуророос нөлөөсөн, прокуророос хамаарсан, ис хамаарсан янз бүрийн зүйл. Энэ дээр бол ерөөсөө ийм зүйл нь буруу, тэр зүйл нь зөв гэж шууд хэлэхэд бол бас зөв. Тэр олон хэрэгүүд дотор олон янзын шалтгаан бий. Одоо энэ тохиолдолд жишээлбэл прокурорыг чадахжуулах асуудал яригдал тусдаа би даасан бүр сургалтын төв гэж байгуулсан тийм. Энэ нэг асуудал нь. Энэ жил 2016 оны ерөнхий прокурор бол мэтгэлцэх прокурорын мэтгэлцэх ур чадварыг дээшлүүлэх, мэтгэлцэх ур чадварыг сайжруулах гэсэн зорилт тавьсан. Тэгэхээр бид нар бол энэ зорилтод нь хамааруулж сургалтын хөтөлбөрөөр орсон. Мэтгэлцэн гэдэг чинь юу юм бэ? Яаж мэтгэлцэх? Яг шүүх хуралдааны үеэр явагддаг процесс байна тийм. Тэгэхээр нотлох баримтанд суурилж мэтгэлцэх ёстой. Нотлох баримт гэдэг чинь яаж үнэлэх ёстой? Ямар нотлох баримтыг яаж үнэлэх ёстой гэдгээр одоо бид нар сургалт зохион байгуулж байгаа. Тэгэхээр манайх сургалтын төв дээр нэг шүүх хурлын танхим байгуулж байгаа. Яг шүүх хурлын одоо хотод хичнээн шүүхэтийн тэдний яг стандарт нь нийцсэн яг тэрүүгээр нь байгуулж байгаа. Тэгээ одоо тэрүүн дээрээ бид нар шүүхийн ерөнхий зөвлөлүүдээс бас тус заавал хичээл урыг практик хичээл. Практик хичээл гэдэг. За энэ голцорч бол энэ бол дадлагын хичээлийн хөтөлбөр гэж улсын. Дадлагын хичээлийн хөтөлбөрийн нэг том асуудал нь энэ юм. Ерөөс нь нотлох баримтаар суурилж яаж хүнийг яллах ёстой юм. Тийм ээ. Тэгээд энэ дээрээ бол бодит байх ёстой шүү. Хүнийг яллах нь хийсвэрээр ялж болохгүй, өөрийн үйл бодлоор ялж болохгүй. Яг нотлох баримт дээр суурлаад өөрийн дотоод ихтгэл үнэмшил дээрээ тулгуурлаж яллах ёстой. Энэ манай одоо шинэ хуулиар бол гайгүй зүйлүүд орж байгаа. Одоо энэ хуучин хуулиар бол мэтгэлцэн гэдэг бол бас хэмжээ хязгаарыг хонцгосон. Тийм мэтгэлцэх боломжийг бүрэн хангасан тийм заалт бол биш л дээ. Бас энэ дээр аягүй хязгаарлагдсан байдаг. Жишээлбэл өмгөөлөгч прокурорт асуулт тавьдаггүй, прокурор юунд асуулт тавьдаггүй, хоорондоо мэтгэлцэх тийм боломжийг аягүй маа гэсэн хуулийн зохицуулттай. За одоо энэ 4 сард их хурлаар орох хуулинд бол энэ нэлээд сайжирсан эрх зүйн шимтгэлийн хүрээнд энэ асуудал нэлээд бас тавигдчих байгаа учраас сайжирсан зүйл болчих واخ. Жишээлбэл ер нь прокурор гэж юм бэ? Яагаад одоо ямар зүйл заалтаар яаж ялддаг юм бэ гэдэг дээр эргэлзэх нэгэн үйл явдал бас болсон. Тэрний өглөөр жишээлбэл 10,000 төгрөг хулгай хийсэн хүн хэдэн жилийн ял авсан. За 10 тэрбумыг төсөөс завширсан хүн хэдэн жилийн ял авсан. Энэ хоёрыг зөвлөжсэн зүйлийг ингээд харьцуулаад хүмүүс бас ярьж лээсэн л да. Энэ тохиолдолд жишээлбэл олон нийт юу гэж харж байна вэ гэхээр энэ бол ямар нэгэн байдлаар үгд хардах сэтлэх тийм л одоо үйл явдал болоод байна гэж ингээд хараад байдаг. Та нэг тайлбар өгөөч. Ярианы сэдв. Жох өөр. Энэ тэр эргэж би сайн мэдчихээн л да. Энэ дээр шүүх прокурор бүрдэх ямар ч үндэслэхгүй юм л да. Ягаад гэвэл давтан гэмт хэрэг гэж заасан гэдэг хуулиндаа. За. Давтан гэмт хэрэг үйлдсэн болвол одоо жишээлбэл тэр үеийн
145 дугаар зүйлийн 4 гэдэг заалт чинь хамгийн хүнд зүйл онц гэмтрийг болчихдог байхгүй. Тэдэн удаа давтна. Тэгэхээр бол энэ дээр бол тэр үеийн хуулийн зүйл ангаараа давтан гэхлээр хүндрүүлээд 145 дугаар зүйлэнгийн 4-өр зүйлчж байгаа тохиолдолд тэр хуулийн хамгийн доод хэмжээг л барьсан байна. Тэгэхээр өөр арга байхгүй. Тэгэхээр биднээс хууль боловсруулах эрх зүйн шинтгэл хийх гэдэг чинь эднэр шүү дээ. Тэгэхээр одоогийн шинэ хуулиар 9 сарын 1-ээс эрх шинэ хуулиар давтан гэж ойлголт байхгүй. Яг бодит хэрэг дээр нь бодит ял шинтгэл соногдвол. Тэгэхээр эн чинь бол арилгах хэрэгтэй. Тэгэхээр бол тэр 10 тэрбум төгрөг авсан хүн чинь 10 жилийн авах, 10,000 төгрөг авсан хүн нь 1 жилийн авах гэдэг ялгаач гарч ирнэ. Шинэ хуулиар болоод 9 сарын 1-ээс хойш энэ хууль хэрэгжиж. Энэ чинь хамгийн хэцүү зүйл бол байсан л да. Тэр бодит байдалтай хуулийнхан маань ял шийтгэл оноод нөхцөл гэдэг чинь. За баярлалаа. Үзэгчдээ өнөөдөр Улсын ерөнхий прокурорын туслах сургалтын төвийн захирал Болд үзэгч та бүхэнтэй ярилцлаа. Тэгээ прокурор хүн гэж хэнийг хэлж байгаа юм бэ? Ямар нөхцөлд хэрхэн яаж ажилтдаг юм бэ? За хүний эрхийг хангах чиглэлд ялангуяа яаж ажилтдаг юм бэ гэдэг чиглэлээр үзэгч та бүхэнд манайд чинь тодорхой мэдээлэл өглөө. Та бүхний ажилд амжилт хүсье. Хүрэлцэн ирсэн танд баярлалаа. За.